За, жаргал сайхны зол жаргал шүү. Асуулт асууя. За, ерөнхий сайдын оруулж ирсэн баг сайд нарын хувьд одоо таалахгүй нь бол тусдаа асуудал. Ажил хийх хариуц жоохон та өөрөө юм. Тийм болохоор энэ баг үрдүүлэх гэж бодвол их л олон талын тэнцэл баланс зөндөөлөн болсон байлгүй. Хариуцлага өрөөд явах гэж байгаа багт нь сайн ажиллахыг хүсье да. Тэгээд нэг 3 зүйл хэлье гэж бодож байна. Нэгдүгээрт нь засгийн газрын бүрэлдэхүүний тухай бүтцийн тухай хууль хүчинтэй байгаа. Хүчинтэй хууль дотроосоо одоо 3 юм байхгүй болчихж штэ. Тэгэхээр ингээд хоосон яваад байвал үндсэн хуулийн хууль дээдлэх зарчим засгийн газрын өөрийн үндсэн зорилгоноос хууль хэрэгжүүлэх. Энэ дээр ийм хууль зүйн зөрчил үүсэх вэ? Энэ тал дээр анхаараасаа гэж хүсэж байна. Бодвол тооцож бодсон л байгаа баг. За, хоёрдугаарт нь өнөөдөр Улаанбаатар нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын заргч маань гадаадаас түлш авчирч өвөл шатаана гэж хэлсэн. Тэгэд энэ дээр бас энэ тендер зарлагдсан байгаа юм л та. Энэ Хаскогс хөхнүүсээр хийсэн шахмал түлшийг нийслэлийн засаг даргын төсвийн ерөнхийлөн захирагчаар 226 тэрбум төгрөгөөр авна гэд. Тэгэд энэ 23 онд нэг юм явж байгаа болчихсон. Тэгэд яг асуух гээд байгаа юм нь нэг 10 хоногийн өмнө улсын их хурл тогтоол баталсан. Тогтоол дээр энэ нүүрсэн түлшинд төсвийн мөнгө зарцуулахгүйгээр харцсан 11 дөр заалт. Тэгээд 6 сарын 5-нд улсын их хурл тогтоол гаргаад 6 сарын 10-нд нийслэл нь тендер зарлаад ингээд улсын их хурлын шийдвэрээ тоодгүй энэ хотын ер нь саяны автомашины татвар дээр ч гэсэндээ энэ дээр бас нэг анхаарахгүй болвол мэдгүй би бол энийг одоо зөрчилтөө хууль зүйн зөрчилтөө асуудлыг шууд харагдаж байгаа. За, тэгээд эцэст нь хэлэхэд засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн дээр төрүүчийн засаг дээр шинжлэх ухаан инновацийн асуудлыг 3 хуваагаад 3 яамд тавьцснаас нь болоод маш их асуудал үүсэж байгаа. За, энэ талаар албан бичгээр баланган дээр анхаарахыг хүсээд санал бол засгийн газрын хэрэг газарт хөргүүлсэн байгаа. Энийг данд бас мэдээлье. За, ерөнхий сайд хариулт өгье. За, жаргал сайхны зол жаргал гишүүний асуултанд хариулъя. За, энэ хууль дээдлэх зарчмын хүрээнд ч гэсэн бид төсвийн тодтоглоор энэ бүрэлдэхүүний хуульд өөрчлөлт оруулж 4 үндэсний хороо 59 зүйлийг зэгцэлж зардлыг хэмнэх томоохон ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. За, мөн тэр 3 төвийг бас барилгын хөгжлийн төв, эрчим хүчний төв гэдэг энэ 3 төвийг бол нэгтгэж нэг төв болгож чирэгдлийг багасгах чиглэлээр төсвийн тодтгол дээр зохион байгуулалтын ажил хийхээр төлөвлөж байна. Ер нь оновчтой бүтэц бүхий төрийн албыг бэхжүүлж, төрийн албаны чиг үүрэг давхардал бүтэц зохион байгуулалтыг сайжруулж, удирдах гүйцэтгэх ажлын зохистой харьцааг хангах бол төр иргэдэд ойрхон байх үйлчлэл хамгийн гол үндэс болно гэж үзэж байгаа. Ийм учраас төрийн албан агчдын зохистой оронтойг тогтоогоод цалин үлсийг нь бууруулахгүй, харин ч үр дүнгээр нь санхүүжүүлдэг, цалинжуулдаг энэ тогтолцоог нэвтрүүлэх, төрийн албан агчдын цалин үлс нийгмийн балхаатай холбооцсон асуудлыг нэгдсэн бодлогоор зохицуулахын тулд энэ хэмнэлтийг бүр тодорхой хэлбэл төрийн албаны аттестатчлалыг явуулахаар бас төлөвлөж төсвийн тодтголтой хамт өргөн барихаар хэлэлцэж байна. За, хуулийн зөрчлийн хувьд бол хуулийн зөрчил үүсэхгүй гэж манай хэрэглэх газар хуульчид бас үзье. За, асуултанд нэмж хариулах асуудал бол ер нь бол 108 хуулиар зардал нэмэгдээд байгаа. Улсын их хурлаас булган твэ улсын их хурлын дэд дараар ахлуулсан ажлын хэсэг бас гарсан ажиллаж байгаа. Өргөн баригдсан хууль дээр энэ зардал нэмэх чиглэлээр энэ 3 төв ч орцсон явж илээ. Эдгээр чинь нөгөө тусдаа хуулиар байгуулагдаад зардлууд нэмэгдээд тодорхой өслүүд үүсгээд байгаа гэж үзсэн байна.